Зя хай за тэгэхээр playtime маань ч ингээ өндөрлж гин таад маань ч ингээ буцаж орж ирээд би бас ингээ бодд юм аа. Яг энэ playtime-аар хідэн ингээд X-лүүгээс сохтоо залгасан байлаа. Хідэн ингээ random ингээ hook up хийсэн бол гэдэг ч юм уу. Тиймэрхүү өглөөнүүдийг айгүйх ингээ боддөө шүү дээ. Тэгээс статистик судалгаа ингээ байдаг бол ялангуяа 11 сард төрсөн хүмүүс бусад ингээ сард төрсөн хүмүүсээс арай их байдаг байх гэж бас бод. Тэгээд яг л 2 сарын 14 болж байгаа юм чинь те. Манай авч хоёр бол яг нав Валентинаар насан байгаа. За тэр яг хөө цөмөрөө ингээд энэ 7 сарын ингээд нэг энерги ингээд нэг чек-ийг хийцгээе. 3 ингээд нэг хэсэг таваа. Эхнийх нь хэрвээ чиний ингээ хосын амьдрал үнэхээр fucked up байгаа бол энийг ингээ харж болж байна. Хэрвээ чи X-тэй одоо л ингээ асуудалтай байвал энийг үзэж болж байна. Хэрвээ чи ингээ нэг дөнгөж шинээр болцож байхдаа тэр нь яах гэдэг нь мэдхгүй хангаац ингээ байвалаас наадахыг зөв үзэж болж байна. Гэхдээ ямар ч асуудал ингээ байхгүй бол энэ бол ингээ нэг чам зориулагддаг. Тэгээ санаас ингээ зарын чанартай юм хэлэхэд би нэг Instagram дээр юу яжаа өдрө болгон 10 өөр философчдын бичлэгүүдийг оруулж байгаа байхгүй юу. Тэрийг нэг чек-ин хийгээд үзчихгүй юу. Тэр одоо нэг философчдын хичээлүүдээ би бас нэг 10 өөр нэгдсэн байдлаар 10 минутын нэг анги нурттай тиймэрхүү ингээ хичээл ингээ оруулж байгаа. За anyways гол ажил дээр хамгийн эхэлж currently ингээ relationship. Зя хэлээд байгаа шүү. Хэрвээ чиний одоо байгаа хосын амьдрал чи ямар ч асуудалгүй падлиг бол энэ уршлаг чам зориулагдаагүй гэж. Айлаас одоо артангийн орчны currently үргэж байгаа ингээд нэг хэсэг болно кейсийг нь хэдүүлээ ингээд нэг харцгаая. Ингээд karmic tarot. Judgment. За. Та анзаарсан энэ удаагийн подкастын боцолт арай нэг смут байгаа юм шиг санагдаж байна. Миний хувьд бол ингээд подкастыг буцахаар ингээд нэг ядаргаатай ингээд нэг үйл явдлууд ингээд болоод идэв байхгүй. Тэгээ энэ удаагийн подкастын боцол болохоор миний хувьд бол бүр амар ингээд нэг тайван байгаа. Тэгээ подкастын боцолтоор угаасаа ингээд нэг хувийн уршлага авч байгаа кейсүүд мэйсүүд бас бүгд амар хэцүү идэв байхгүй. Энэ удаагт явж бас арай гайгүй байна. За тэгээд яагаад би энийг ингээд нэг ярьсан бэ гэвэл штэ те. Кармик торог дээшээ гарч ирж байгаа байхгүй. Чөтгөр үзрийг дагуулад. За хэдүүлээ ингэж ойлгоё. Энэ дэлхий дээр бид нэр хүнтэй уулзрахдаа хүн болгон бидний хувьд бол заяаны ань байдэн шүү. Чиний амьдралыг хар дарсан чөтгөр ингээд нэг дагуулж ирсэн хүн хүртэл ингээд чиний хувьд бол заяаны ань ч байхгүй юу. Энүүгээр ингээд тэр хүн чамайг шийтэх гэж ирээгүй эсвэл чи тэр хүнийг шийтэх гэж ирсэн мэрсэн юм мэдрэл мотой ойлголт угаасаа биш байхгүй юу. Зүгээр бодож үзье. Хүний натур гэж үүдэг те. Тэр болохоор үргэлж хөгжин дэвшгийн төлөө л явдаг байхгүй. Хүний натур болохоор ер нь бол хүн бол амт бүгд л байдаг л да. Тэгээ бид нар ингээд ямар үед хамгийн том хөгжил, ямар үед хамгийн том ухаанууд гарч ирдэг байвал мэдрэл мотой toxic relationship-ийг үүсний дараа л гарч ирдэг байхгүй юу. Тэгээ ингээд бодож үзье л да. Миний нэг яриад идэг юм байд юм аа. 10 жилийн өмнө дөнгөж их сургууль ингээд сурж байхад ингээд би Японд орчуулагч байсан байхгүй юу, сурж исэн. Нэг стод жоо чи одоо Японоор яриад үзүүлчих шээ. Тийм бүр салаавч үдээсэн. Тэгээ би бас дахиж нэг өдөөд тэрээд ингээд нөмөөсний сэтгэл зүйдэр сурж ирснийг хашираад ми дотор юу болж байгааг таадаа гэж нэг бас нэг тэр хашаа надаас ингээд чи одоо Японоор шүү ярьж солиод юм би тэгэж асуужсан байхгүй. Энэгээр юу гэж ярьдаг вэ гэвэл хүн асуудал ингээд тулгарна яг тэр хэмжээгээр хөгжин дэвших хэлдэг байхгүй. Тэгээ бодоод үзэлтэй ингээд хамгийн сая psychologist-д хамгийн мэдрэл мотой ингээд нэгээс хүмүүс ингээд байжсан байгаа тоххой юу. Тэнгүүтээ ингээд хамгийн сайн спортын ингээд бас хүмүүс яг үндэ байж болох хамгийн өөртөө ихтгэлгүй байсан хүмүүс ингээд байсан ч юм уу те. Хамгийн сайн бизнесмэнүүд яг үндэ хамгийн муу sales ингээд хийдэг байсан хүмүүс ингээд байсан байгаа тоххой. Тэгэхээр би яагаад ингэж жишээ авч ингээд тойруулж яриад байгаа вэ гэвэл одоо ингээд та хоёр ингээд харилцаач яг үндэ чөтгөр ингээд байна гэдэг нь та хоёр ингээд attachment ингээд буюу хорогдлогтой байхгүй. Тэгээ хойноос нь кармик торгийг дагуулсан буюу энэ угаасаа сүнсний гэрээний үед яаж ч одсон учрах хэвээр хайр байсан. Тэгээд энэ ингээд нэг одоо toxic болон obsession гэдэг мэдрэмжүүдийг тавьж явуулахын төлөө ингээд байсан байдаг байхгүй. Attachment гэдэг чинь яг үндэ энэ байхгүй. Алтгаасаа нам зурж байгаа байхгүй.
Чөтгөр үзрийн зургийг харах юм бол энэ хоёр хос ингээд дундуур нь гинжээр хүлэгдсэн байгаа зүтэй. Энэ байгааз эндээс ангижрах гэдэг ойлголт ингээд байсан л байна л да. Тэгээд энэ бол яг та хэд яг янз янзаар нөлөөлж авах. Зарим нэг нь ингээд амар ингээд токсик болгонготой лартмаа шиг нойлын бочкоогоор цохноо. Зарим нэг нь ингээд нэг хідэн ч удаа араар ингээд тавьсан бай. Араар тавьсан бай. Тэгэл ингээд нэг ангаагаал ингээд байж идэг ч юм уу. Зарим нэг нэгэндээ амар шудраг бус ингээд нэг хин нэг юм шиг ингээд хандчихсэн мөртлөө яаж чаад ингээд хамтдаа ингээд зуралдаа явж исэн ч юм уу те. Яаж ч ингээд илэрч болно. Гол нь эндээсээ ангижрах энергийг энэ 7 сард оруулж ирсэн байгаа байхгүй юу? Шалтгаан жаажмт үзрөөр гарч ирсэн. Тэгэхээр энэ 7 сар яг үүндээ та хэдийн хувьд бол ингээд хамгийн час ингээд нэг сар ингээд гарч ирчлээ л да. Өмнөх ингээд ордууд болохоор яг үүндээ гайгүй байсан юм аа. Яг та хэд дээр яг ялангуяа currently урт хугацааны relationship байгаа ингээд арслангийн ордных нь ялчгүй час ингээд нэг сарлан ингээд байна л да. За тэр яг олон толоо мэйлхүүгээр чиний ингээд нэг өргөжөөний чинь нэг цаад бодол бол мэдрэмжийг төлөөлөө ингээд харцгаа юм. Юу бодоод юу төлөөлөө яваад байна гэдэг. Сия патриоташа. Dog чөтгөр үзэр 2 дахь удаашаа гарч ирж шээ. Заримдаа бид нар амар тэнэг заяа. Obsession буюу энэ донтолтойгоо ингээд хайр гэж ойлгоод байдаг байхгүй юу? За тэгэхээр хэдүүлээ ингээд нэг ярилцсанаа. Хэрвээ та хоёрын асуудал ялангуяа донтолттой холбоотой асуудал байсан бол архины донтолт, секс ингээд донтолт, whatever the fucking юу ямар ч ингээд донтолтод байж болно. Gambling донтолт гэдэг ч юм уу те. Энэ ингээд донтолтой ингээд нэг холбоотой байгаа бол яалтчгүй эндээсээ sober болж буюу эдгэрснөө үлнөө. Стил энэ донтолт чинь бүр ингээд бүр амар ингээд суудсан байж байгаа байхгүй тий. Иннээсээ болоод угаасаа ингээд нэг Ace of Cups ингээд доошоо гарч ирж байгаа буюу харилцаан дээр ерөөсөө ямар шин энерги оруулж чадахгүй байхгүй. Энэ хинч байж болно заа. Энэ магадгүй чи өөрөө тэр донтолтно байж магадгүй эсвэл чиний харьцаж байгаа хүн чинь донтолтно ингээд байж магадгүй. Донтолт дээр нэмэх нь негатив энерги буюу одоо сөрөг ингээд нэг одоо энергиэр дүүрсэн тий. Хэвээ нэг ийм хүмүүс ингээд байдаг да. Амьдрал зүг зүгээр хахад нэг яаж чаад нэг хэрүүлээ шалтгаан олонготой нэг хэрэлдээд идэг мэдрэл мотой хүмүүс байдаг шүү дээ. Яг энэ нь болохоор негатив энерги нь бүр ингээд донтцсон хүмүүсийг илэрхийлдэг байхгүй юу. Тэгээ энэс болоод та хоёр дээр ингээд шинэ энерги, шинэ харилцаа, шинэ ингээд нэг мөчлөг гарч ирэхгүй ингээд байгаа бол яг энэ энергитэйгэл ялчгүй 7 сар чангаал ингээд зурлах л дээ. Тэгээ хоёрын зоос ингээд хоёрын аягтай хамт ингээд зэрэг дэше апрайт гарч ирэнгүүтээ батарей аяа доошоо гарч ирж байгаа байхгүй. Энэнгээр хідүүлээ юу гэж бас батарей хэлттэй хамт. Юу гэж ойлгох вэ гэвэл шүү дээ тий. Та хоёр яг үндэ нэг ойлгоод ингээ ойлголцоод явж байгаа гэж бодож ивэл яг үндэ наа чи хамгийн том эндүрэл байсан байгаа байхгүй юу? Бид нэр сөрөг энерги болон энэ донтолт ч юм уу эсвэл энэ obsession гэдэг зүйлд нэгэнд орсон цагт яг үндэ бид нар яг сохор болчихдог байхгүй юу? Тэгээд энэ намайг ойлгоо явж байгаа да би ч бас энийг ойлгоо явж байгаа гэсэн чи яг үндэ бүр шаал эсрэг юм болцсон ингээ нэг явж л байдаг л та. Тэгээд яалтчгүй ингээд хааны саваа ингээд нэг хойноос нь 9 саваа ингээд дагуулж гарч ирж байгаа байхгүй юу. Та хоёрын харилцаа яг үндэ энэ 7 сард бол яг нэг ийм байдалтай байх нэг юм ceasefire гэж байдаг шүү дээ. Нэг түр гал зогсоо хилцэл яг тийм байдалтай байхгүй. Гэхдээ наа чи ингээд асуудал чи улам бүр ингээд нэг сэтрэх гэл байгаа юм шиг л энерглэн л да. Ер нь асуудлыг сайжруулъя гэж бодож байвал тэр хор тавдрын л ер нь барьж аваа шууд имчилдэг дээ. Тэгэд хэсэгтээ чимээгүй байж игнэ гэдэг чинь үндэ асуудлыг шийдэх үгүй үгүй асуудлыг харин ч бүр дордуудаад байдیں۔ Зарим тал дээр. Тиймээс хэдүүлээ зөвлөгөө гэдэг үзэр дээр амар сайн ажиллацгаая болж байна. Нэгэнтээ ингээд донтолтууд байгаа юм байна. Нэгэнт угаасаа ингээд нэг яах гээд байгаа юм мэддэхгүй. Тэгээ нэгэнт угаасаа амар сөрөг энергиудээр ингээд нэг хүрээлэх гэсэн юм байна. Тийм бол хэдүүлээ зөвлөгөөн дээр л ер нь ажиллая дөө. Ер нь бол honest хэлээ. Арслангийн орны энерги бол яг хон үхэр ихэр мэлхийн энэ дөрөөс илүү жоохон хүндлэн л та. Тэгээд дараачийн ордууд нь яаж шийдэх юм байгаа бүү мэд. Салах. Надад сал.
буцаж нийл ийм тийм гэх хэрэг байхгүй. Би зөвхөн suggest л өгч чадна. Юу гэж би хэлэх вэ гэвэл хэрвээ чи заяа зүн совын дотроо эмоц дотроо бит хоёрын харилцаа угаасаа бүтэхгүй дээ, угаасаа ер нь салсан дээр юм шүү гэж ингээ бодож исэн бол яг одоо бодож байгаа бол наа чиний хувьд бол хамгийн зөв сонголт байх болно гэж харагдчихэл байна л да. Яагаад зөв сонголтыг ингээ хэлье гэвэл 6-гийн саваа ингээд сан картыг дагуулж байгаа байхгүй юу? Ингэж тайлбарлая. 6-гийн сав болохоор тарот ингэ үздэг хүмүүс ego гэж тайлбарладаг тий. Сан карт болохоор жижигхэн мөр дээр нэг жоох хөвгт байгааз энэ болохоор inner child гэж хэдүүлээ ойлгож болж байна. Эцэс чи өөрийгөө л жаргалтай болгож чадна уу гэсэн чи чам дээр 1000 ингээд нэг хүн ирээ чам жаргалтай болгож чадахгүй байхгүй юу? Тий. Би энэ дотроо ингээд sad гимшлийн мэдрэмжтэй, дутуугийн мэдрэмжтэй, орхигдохоос айдаг мэдрэмжтэй ингээ байж илаа гэж бодъё заяа. Миний ингээд нэг насны ингээд нэг crush Angelina гэж те манай Lana Del Rey гэж ингээд эренгүүтээ те амар гоё ингээд оройг өнгөрөөсөн ч гэсэн миний энэ дотор байгаа энэ нэг юм хогийн мэдрэмж юм уу эдрийг ингээд хизээч чадшруултаа болгож чадахгүй. Эцэс би энэ дотор өөрөө өөрийгөө лаажралт болгож чадах байхгүй юу? Юуг ярих гээд байгаа вэ гэвэл штэ те хэрвээ чи энэ харилцаа чинь зөвхөн validation болон approval буюу хүлээн зөвшөөрөгдөх, хайрлагдах, ойлгогдохын төлөө нэг юм алавтай юм шиг зууралддаг болцсон тэгэнгүүтээ энэ нь яг үндэ хайр биш зүгээр нэг юм нэгнээсээ дээшээ гардаг тэмцэл болцсон. Тэгээд энэ нь ингээд чиний дотор ингээд энэ хортооштой пяхлуу явсан дээрээ гэдэг мэдрэмж ингээд чиний дотор ингээд ороод ирсэн бол яг зөв цаг. Яа тэгвэл штэ тэ хааны зоос боолын зоос хоёр дээшээ доош байгаа байхгүй юу? Энд яг үүндээ ганцхан аягны үзэр байна зөвлөгөөн дээр. Аягны үзэр юуг илэрхийлдэг вүлээ? Хайрыг бэлэгддэг. 5 аяг л байгаа байхгүй юу? Энэ 5 аяг чи юу гэсэн үг вэ? Disaster гэсэн үг байхгүй юу? Миний тайлбараар болохоор depression. Энэ харилцаа чамайг ер нь дотроос ч алаад байгаа юм шүү. CMS нөгөө нэг чинь ч гэсэн дотроос ч алаад байгаа юм шүү. Магадгүй үлдээ гэж бодож ивэл нэг амар том шинжилэл хэрэгтэй байна. Тэхийн тулд хоёулаа хичээнэ. Үлдэхгүй гэж бодож ивэл яа салахад бол зөвл цагаа юм гэж хэлж чадах нь дээ. Damn. X X-тэй яг ямар хүн ингээ энерги байна гэдгийг харцгаая. Хэрвээ чи X-ээс ямар ч ингээд нэг асуудал байхгүй бит хоёр ингээд нэг сайнддаа сайндаад ингээд нэг ажиллаа дуусгацсан гэж бодож ивэл чамд энэ уушлах шаардлагагүй. Ганц цаадтай. GG 10 дээшээ, 10-ын аяган доошоо, 5-ын зоос дээшээ, lowers үзэр доошоо, тэгээд тэргүүний зоос доошоо, 9-ийн аяг доошоо. What the fuck.
Тэгснэ 9 илттэй хамтаа байхгүй. GG. За эхлэндээ 5-ын зоос. Бид нэр амьдралын тодорхой момент заяа, тодорхой мөчлөгч үү заяа. Эртөө хизээ нэгэн цагт амар хэцүү салгалтыг үтсэн байдгийг шүү. Энэ амьдралдаа үзээвэл өнгөрсөн амьдралдаа үзсэн тэрийг яг давцсан л байна гэж ойлгож үлээ. Хацтай л сайн л үз. Хүний амьдралд уусаа эртөө хизээ нэгэн цагт нэг юм уу 2 удаа амар эвгүй амар хүнд салгалт байд юм аастаа. Одоогийн байдлаар бол ямар ч буцаж нийлэх юм уу буцаж уучраа ол юм олё гэдэг энергиуд бол ерөөсөө алга. Шууд утгаараа ингээд нэг та хоёрын дунд ингээд цагаан олчор шидэгдсэн байгаа байхгүй бууж өглөө. Би гарлаа. Баяа. Тэгвэл нэгнээс урт хугацааны ширээдэ харж чадхаа болсон юм байна. Тэгээ салсан гэдэгтээ ч ер нь бол илэрцээцсэн юм байна. За тэр яах вэ? X чи ингээд яг жинхэнэ ингээд мэдрэмж болон feelings-ийг харъя. Байж даа. 6-гийн илт гарч ирсэн чинь 6-г 2 таваад 3 удаа галдах заяа. 2 ингээд 3 тэгээд 6-гийн илт ингэж гарч ирсэн юм чинь 6 үзрийг тойруулж гаргана гэсэн үг. Эхний үзэр, 2 дугаар үзэр, 3 дугаар үзэр, 4 дугаар үзэр, 5 дугаар үзэр, 6 дугаар үзрээр тойрогдсон гутаа bottom үзэр нь 6-гийн аяга. Зя. Энэ амар сонирхолтой ингээд нэг кейс болсон байгаа даа байхгүй юу. 6-гийн илт ингээд доошоо гарч ирж байгаа ингээд чам дээр ингээд буцаж ирж байгаа байхгүй юу. Сая GG байсантай энергийн шалгалтын дээр энэ дээр ингээд буцаж ирж байгаа байхгүй юу. Гэхдээ 7 гэлттэй байгаа байхгүй. Тэснэ хааны илт доошоо. Ингэж болгоё. Би асууя. Хэрэг та хоёрын харилцаа заяа. Ийм токсик. Хамт байхдаа мэдрэл муутай заяа. Тэгснэ салчингуутай нэгээ ингээд мэдрэл муутай юм шиг санаад ерөөсөө ямар ч ингээд дэвшил ингээд байхгүйгээр хоорондоо ингээд нийлдэг байсан бол заяа. Энэ удаагийн нийлэлт байгаа штэ. Яг л адилхан байна. Чи тэр хүнийг өөрчлөгсөн гэж бодож байна уу? No. Чөтгөр. 7 гэлт. No. Заримдаа бидний амьдралын хамгийн хүн шийдвэр зөрөгтэйгээр үгүй гэж хэлээ салах үү. Тэгсэн цагт юунаас чам дээр ингээд шин хаалга нээж өгнө. Гэхдээ заримдаа ч гэдэг бид нар хичээлээ сурахын тулд токсик экстэйгээ нэг биш бүр 10 удаа буцаж нийлэх хэрэгтэй байт. Аль нь чамд ингээд нэг зөв юм шиг санагдаж байна. Тэр чинь чиний хувьд бол хамгийн зөв опшн баггүй. Нөгөө тал дээр X-ийн хувьд бол strength үзэр ингээ 10 аягаар тэгээ 9 илттэй хамт гарч ирсэн байгаа байхгүй. Энэ нэг юм шалгалт хөнгөд бид нар нэг ухаан орсон юм шиг хичээлээгээд наадсан шүү дээ. Яг тийм энерги байхгүй. Зүгээр бодож үзэл да. Энэ миний хамгийн их асуулт. Ер нь анханасаа яах гэж ингээ хамтдаа өргөдөг байх та хичээгээгүй. Яагаад? Хүмүүс. Яагаад дандаа бид нар өнгөрсөн борооны араас цуун өмөрөхтэй тийм? Тийм байхгүй. Би хэлтийн энийг өөрийнхөө амьдралаас ч гэсэн ер нь бол анзаарч ирсэн. Хэрвээ чи энэ хайран дээр болгоё бүтээ гэж хамаг чадлаараа зүтгээд үнэхээр ядраад цагаалчаараа шийдсэн бол чамд ямар ч харамсал байдгүй маа. Тиймээс чи муу он хийхэд амархан байдаг байхгүй. Тэгээ би хэлээд байдаг байхгүй.
хайр гэдэг зүйл хэрвээ ингээд дөнгөж анх ингээд үргэлжлүүлээд дундуур ингээд байж илаа зүгээр абсолютely 100% өөрийгөө дайчил. Дараа нь болвол сайн л байна. Гоё байна. Аз жаргалтай төгсгөл болно. 100% өөрийгөө дайшлаагүй ингээд нэг юм энэ надаас хаа олцсон гэсэн шиг ингээд байдалтай тий энийг хичээлээд гэсэн шиг байдалтай ингээд байвал салсны дараа амар харагсаад надад байхгүй. Миний ярьж ойлгож байгааз та хоёр айл нь ч юм уу эсвэл нөгөө юм ч юм аа тий 100% хичээсэн үү гэдэг асуултанд хариулаад үзээрэй заа. Тэгэх юм бол энэ хариуг ингээд нэг ойлгох боломжтой. Яг X-ийнх ингээд яг ямар интеншнтэй байгааг гадарлах боломжтой. Үнэхээр 100% хичээсэн байлаа гэж бодъё. Айл талдаа тэгээ бүр яалчгүй юниверситийн нөхцөлөөс болоод салцсан хүмүүс байлаа гэж бодъё. Айл тал нь харамсал байдгүй байхгүй юу? Тэгээ буцаж нийлэхээр болсон ч гэсэн ер нь бол асуудалгүй нийлчихдээ заа. Харин ч бүр нийлэхдээ сайн илүү хүчтэй илүү ухаантайгаар нийлдэг. Эцэрэн genre нэг юм mind gameтэй fucking мэдрэл матай cheating гэдэг ч юм уу мэдрэл матай юмнууд дундуур нь ороод ирсэн. Тэгээ энэ надаас хаалттай гэдэг ийм мэдрэл матай юмар ингээд өнгөрсөн борооноос цуун өмөрж байгаа шүү дээ. Салсныхан дараа ухаарад наадаг. Тэгэхээр бол зүгээр ингээд нөө салхаасаа айсандаа л буцаж нийлэх гэдэг гэж бас ойлгож болно. Хүний амьдрал. Зөвлөгөө авч өгөө заа. Дөрвийн лос. Ингээд гурвалжиж гарангуудаа strength үзэр bottom дээр байна. Strength. Ямар нэгэн хамгийн зоригтой юм гэдгээч барахгүйгээ мэдж байгаа ч гэсэн би сомхов зогсож чадна гэдэг хүний хамгийн зоригтой гэдэг байна. За, хэдүүлээ ярилцгаана зөвлөгөөн дээр яриа. Үнэхээр буцаж нийлээд за эхний сартаа гоё яж байгаа. Тэгээ хоёр дахь сараасаа адилхан мэдрэл мотой юм ингээд нэг байж идэг бол нийлэх шаардлага байгаа юм. Хүмүүс юу н буцаж нийлэхээр болол ч гэдэг дийлэх тохиолдолд бүтлгүүтэд гэдэг шалтгааны 80% нь болохоор өөр дээр ажиллааг байхгүй. Тэгэл яг хүн чихэн дээр цэцэг ургуулж болд юм аа. Тий. Хараа би ястаа өөрчлөгдсөн. Шаасан. Яа өөрчлөгдсөн өстө. Харъя л да. Яаж хардаг гэж? Үгийг нь битгий сонсцоо. Амьдрал нь яаж өөрчлөгдсөнийг харахгүй. Хараа би өөрчлөгдсөн. Стил тэр аригчин мэдрэл муутай найзуудтайгаа найзалж байна уу? Хараа би өөрчлөгдсөн. Стил тэр нөгөө gambling addiction байна уу? Хараа би өөрчлөгдсөн. Одоо бол тэр ингээд нөгөө нэг бусад хүмүүстэй амар нэг юм үйл хөдлөлтөд мэдрэл муутай харьцдаг байсан мэдрэмжүүдтэйгээ байна уу? Чи харах л хэрэгтэй. Сэмэс ч бас өөрийгөө харна шүү. Зөвхөн чамтай ингээд нөгөө буцаж нийлэхдээ амар гоё ингээ яриатай байгаад нийлэхээр боллоо гэж бодъё л доо. Сарын дараа чи ойлгох болно. Писта дахиад сайклаад автчихлаа. Дахиад өдөрчлээ дэ писташ. Тэрийг ойлгох. Нөгөө талд ерөө чи зөрөгтэй байж чадна гэвэл move on хийхэд үнэхээр зөв цаг байна. Яа тэгвэл хоёрын аяа хойноос нь гарч ирж байгаа боёо. Яг чамтай гоё вибрацаар ингээд нийлсэн амар хөөрхөн divine energy чиний амьдралд ороод ирчих. Эцсийн сонголт чиний гарт. За манай single арслангуудын сонирхож байгаа хүн, харьцаж байгаа хүн та хоёр нь ямар энергитэй гэдээ харж байгаа даа. Энэ бод гаригийн буцалт гэдэг танаа ордонд бол жоохон час байгаа даа юм шүү. Усад ордод мордод бол гайгүй байсан заа. За харъя. Тэр Damn dog.
Юу гэж хэлмээр юм бэ? Би хоёр хуваая. Групп А, групп Б. Групп А. Хэрвээ чиний нэг харьцтай он чи дүнгийн саяхан үерхлээс ингээд нэг гарч ирсэн бол заяа. Дүнгийн саяхан шүү. Bottom deck дээр таавар үзэрсэн байхгүй. Юу гэж ойлгох юм? Одоо болтол тэр fucked up юм үргэлжлээд байна. Энэ нь яг үндэ чам дээр rebound хийх гэдэг байгаа байхгүй юу? Тэ яг хөтэ тэг хүн чинь бас нэг хаяада ганцаардахаар бас нэг оргуугаас охинтой дээр гэл нүгүнтэй харьцдаг л байхгүй юу? Энэ өөрөө хамгийн ослтоос хамгийн тэнийг ингээд нэг кейс байхгүй юу? Санаж аваарай заа. Хэрвээ чи divine partnerтай уулзраа гэж бодож байвал хизээч тэр rebound хийж байгаарай. Хизээч тий аг бэгээр орлуулж байгаарай. Би ингээд төгс бай гэсэн үг биш. Би төгс хийлинг хий гэсэн үг биш. Зүгээр энэ магадгүй чи өөр байж болно. Эсвэл нөгөө хүн чинь ч хийж болно. Эсвэл хоёулаа зэрэг байж болно заяа. Хамаагүй. Би зүгээр энерги нэрээ. Би төгс хийлинг хий гэдэг зүйлийг яриаггүй шүү. Зүгээр тодорхой хэмжээгээр inner reflect буюу өөрийгөө сонсцохоо л гэж хэлээ да. За би энэ харилцааг дуусгахад бэлэн үү ингэж аав тэгж аав гэж нэг юм тодорхой хэмжээний л нэг хийлинг хэрэгтэй байхгүй юу? Just right amount. Хийлингээ яаж хийхээ мэдэхгүй бол YouTube гэдэг гоё багш байгаа. Яг юу хийлинг вэ гэж та өөрсдөө очихроо хайчихгүй. Тийм болохоор ингээд нэг нь харилцаа утахгүй ингээд нэг сүрж байгаа байхгүй юу? Шууд утгаараа. Яад бол үерхлээс дүнгийн сайхан гарч ирсэн болохоор нэг хүндээ итгэж өгдөг маа хаста. Тэгээд нэг тэгжээдэлтэй унцдээ шүү дээ. Тэгээ нэг үерхлээс дүнгиж гарч ирсэн болохоор чамаас урт хугацааны ирээдүйд харахгүй байгаа байхгүй юу? Групп Б. Групп Б шүү. Асууя. 3 болон түүнээс дээш сар situationship шигэмтэй байсан уу? Хэрвээ байсан гэвэл наача угаасаа салах ингээд нэг нягуурлага орцсон байх. Star үзэр доошоо, strength үзэр доошоо. Юу гэж ойлгох вэ гэвэл ч тэ. Хүн дасамтгай байхгүй. Ингээд яваал байх нэг үл ингээд яваал гэт. Сүүлдээ сонирхол нь буурчтэй. Сүүлдээ зүгээр ингээд нэг Facebook дээр нэг мим байсан да нэг ах баваагээ хадгалсан ч яж ах шиг тэг контактаа. Сүүлдээ зүгээр sex with the benefits ингээд болохоос цаашлахаа болчдөг байхгүй юу? Яаста энэ 7 сард бол яалтчгүй хөдөлгөөн яалтчгүй бас нөө юмнууд бол байхгүй л байна л да. Гоё шинэ эхлэл гоё юмнууд бих л таа юм аа. За тэр яах вэ? Нөгөө нэг яг ингээд нэг feeling болон intention гэдэг зүйлийг харцгаая. Ингэж ойлгол яа. Бид нар ингээд бусдыг амар хараад байдаг. Гэхдээ бид нар өөрийгөө бас ингэ харах хэрэгтэй байхгүй юу? Яаж вэ гэвэл шүү дээ ингээд хүн эцээцтэйг өөрийнхөө дотор юу болж байгааг мэдтгүүн л ингээд нэг мэдтгүү ч яг зүгээр ер нь бол мэдхийг хүсдэггүй нь хамгийн том асуудал байдаг байхгүй юу? Тэгээ shadow work гэж байдаг. Яг өөрийнхөө дотортой үнгийх бясалгал эдэр хийхтэй адилхан. Тэгээд өөрийнхөө харанхуй хэсэгтээ нүр тулах те. Би энийг хийгээд 2 жил хагас болж байна уу? Яаж юм? Тэгээ юу анзаарч ирсэн байвал заримдаа би өөрөө асуудал нээсэн шүү. Заримдаа би өөрөө асуудал нээсэн. Заримдаа би ингээл тэр л motherfucker болохгүй нэ гэж бодож ирсэн чи яг shadow work эдэр хийгээд яг өөртөө нүр тулаад яг өөртөө төс тас ингээ байнгут юу болсон гэж би тэр ингээд нөгөө нэгэ жаач хийгээд байгаа шиг өөрөө мэдрэл мотой би өөрөө байсан байна гэдгийг ойлгодог гэсэн үг. Яагаад би ингэж ярьж байгаа вэ гэвэл штэ те. 6 гил доошо 8 аяг доошо 7 аягаар ингээд хойноос нь дагуулж орж байгаа байхгүй. Та хоёрын харилцаа дуусах уу гэвэл дуусахгүй гэдэг нэрэг байгаа байхгүй юу? Дуусах уу дуусахгүй. Бодож үзье. Хэрвээ штэ те. Чи тэр ингээд нэг
одоо хүн байсан бол ялангуяа ингээд урт хугацааны ирээдүйд харж чадахгүй тэгээд за энэ жоо өдөртэй байна гэд энэ тэндгүй жоохон салхилж агаад буцаж нэг болзооны амьдар чинь бүтлгүүтэнгүүтээ за ер нь чамтай нэг байя гэж бодож ивэл штэ тий. Анханасаа яах гэж чиний сонирхол чинь буурсан бэ гэдэг асуултанд чи хариулах шаардлагатай. Өөрөөсөө хариулах шаардлагатай байхгүй юу? Яаж вэ гэвэл би энэ хүнийг ингээд сонирхож байгаа сонирхол ингээд буурсан. Тэгээ энэ тэндгүй гадуур жоохон алхаж агаад буцаж ирсэн. Өөр хүнтэй болцож байгаа гэсэн үг шүү. Яагаад би ер нь анханасаа энэ хүнээс хүнд ирсэн бол гэдэг асуултанд өөрөө хариулт сурах хэрэгтэй байхгүй юу? Би энэ үнгээрээ чамаа буруутгасан юм биш. Нөгөө нэг чинь буруутгах байгаа чинь биш. Энэ үнгээрээ чи энерги болон нөхцөл байдлаа сайн танд сураачаа гэдэг ойлголт байгаа байхгүй юу? Яг үндэ өмнөх ингээ хүзрүүд жижиг үзрүүд байсан шүү дээ. Энэ дээр олонгууд бас ингээд арайч бас жижиг биш болоод байгаа байхгүй юу? Тэгээ асуудлын гаргалгааны хин дээр байна гэдэг нэгт харах хэрэгтэй. Хоёрт болохоор штэ те ингээд judgment үзэр доошоо 9 аяга доошоо байхгүй юу? За энэ харилцаа ингээд нөгөө өмнөх energy check-ин дээр энерги хүн дээрөө л ингээд явж ирсэн шүү дээ. Тэгтээ ингээд буцааж ингээд нийлж байгаа. Гэхдээ шалтгаан нь болохоор яг үндэ нөгөө хүн чинь emotionally codependent хүн юм биш үү? Хөнгүүгээр байж чаддгүй. Тийм болоод нөгөө нэг юм сайндаач чамтай ингээд байгаад байгаа юм болоо гэдгийг чи нэг жоохон аудит хийвэл яаж ийн өөрөөсөө. Ингүүл гоё ах. Хэрвээ чи үнэхээр өөрөө хүсэж ивэл энэ харилцаа жоохон аятайхан болгохыг бүтээч гэж хүсэж ивэл нэгт чи бас хаягдахад бэлэн байгаарай. Гэдэг нь штэ те хаягдахад бэлэн байна гэдэг нь энэ дотроо чи бүтэн байна гэсэн үг байхгүй юу да? Би энэ дотроо бүтэн. Hold on. Энэ дотроо би бүтэн. Тийм болохоор надад ингээд нөгөө нэг хин нэгний араас алгатай шиг үгээ шаргуулцах шаардлага байхгүй гэдэг юм итгэл найдвартай байхгүй. Энэ дотроо бүтэн биш л хүн яг өндөө өөрийг нь хуурах, өөрийг нь өвтгөх, өөрийг нь зоох хүний араас хүн хатан хөөцөлддөг байхгүй. Яг бол validation болон approval гэдэг мэдрэмжийн араас явах юм төв. Энэ дотроо чи бүтэн байнгут яадаг гэж? Алтай биш ингээ явчаа тэгээд наа чи чиний асуудал гэдэг. Наата чи зсаа тэгээд надтай байвал байж чадахгүй наа чинээс бол баяа гэж хэлж чаддаг. Миний хэлж байгаа ч. Зөвлөгөө авч өгье заа. Санаж яваарэ энэ reading яг харилцаад эхэлж байгаа. Тэгээ тэр нь асуудалтай арслангийн ордныхын л зориулагдсан шүү дээ гэдгийг санаж яваарэ. Зүгээр нэг юу вэ гэхэл нэг онцын чинь болоогоо дөнгөж эхэлж байгаа арслангийнхын бол бүр ямар ч хамаагүй шүү. Яг асуудалтай болсон арслан гэдэг хэлж байгаа шүү. Хааны ил дээшээ, хааны аяв доошоо, Empress үзэр дээшээгээр би таадад ямар зөвлөгөө өгч чадах вэ гэвэл нэгт юу вэ? Хүний ер нь ярьж байгаад нэг бит хийдэг. Хүний яс чамд ямар мэдрэмж өгсөнд бас нэг бит хийдэг. Хүний харин ямар паттерн байна вэ гэдгийг заавал хар. 5-ын саваа. Юу гэж би та хэдэд хуваалцах байвал штэ тэ. Тэргүүний илт дээш, үгүй тэргүүний саваа дээшээ, тэргүүний зоос доошоо. Хааны ил дээшээ, хааны аяг доошоо. Нэг юм орон гарын энерги байгааз. Тэгээ нэг л өдөр ингээд чантай яж байхтай аваар айтайхан байж яснаа. Нэг өдөр айтайхан биш юм шиг ингээд нөө байгаа л тэ. Уулзаал гоё ингээл секс мекс дээр амар гоё ячаал. Чийл миний ингээд гоё ингээл маргааш нэгийн даалга болдог ч юм.
Тэгснэ ингээд чи ингээд алгуулах гэдэг нь өө надад тийм байсан гэдэг нэг сонир шалтгаан шиг мэдээд нэг чинь ишгэн дээр чинь цэцэг уруулдаг ч юм уу. Тийм байгаад байгаа бол заа. Хүний хэлсэн битгийдэг, хүний мэдрэмжт битгийдэг. Яг наач худлаарч гэж. Хүний харин тэр паттерн гэдэг зүйлийг асууж сурах хэрэгтэй байхгүй. Бас мэдэрч сурах хэрэгтэй. Тэр хүн магадгүй амьдралдаа ингээд нэг унжсэн тэр салтуудыг асууж үзэхгүй. Тэр хүн л ингээ абсолютли 100% хохирч нөгөө нь баг нэг 90 ургацсан чөтгөр байвал штэ тэ. Бро удахгүй чи тэр эвэртэй чөтгөр нь болно. Аль мэл дээр нь асуудал гарч ирж илээ. Тэр хүн л ингээд нөгөө зүг зүгээр бус бүх хүмүүс хог. Иймэрхүү юмнууд ингээ байвал штэ тэ. Наачин тэнгуут энэ нэг удаа тавтагдаагүй шүү заа. Бүр байнга бүх үеирлүүд нь тийм байсан бол that was a fucking biggest red flag заа. Эхнийх. Хоёрдугаар нь анх чамтай ингээ танилцж байхдаа чамайг спешиал хүн гэдгээр мэдрүүлсэн бол амар зүгээр хүн чинь нэг жоохон цааталж байгаа за хаа юу вэ гээл за тийм сонирхолтой байна дараа нь уулзсангуудаа нэг боловж үзэн пи ууж үзэн те за сайхан амраараа баяртай гэл нэг мингийн нормал байдаг да. Тэрнээс илүү хүчтэйгээр спешиал мэдрэмж өгч байгаа бол вау би амьдралдаа юм уу даахуудаа очирч үзлээ. You know what I'm saying? Чийл ингээ миний амьдралын ингээ нэг юу яаж үзлээ. Not a fucking red flag шүү. Ийм хүм motherfucker-одоос ер нь бол хоолой хэрэгтэй. Надад чи өөрөөс зарим тал дээр тийм хүн байсан ч юм л инж мэдгүй шүү дээ. Гэтэ зүгээр ингэж хэлж байгаа. Би яагаад ингэж хэлж байгаа вэ гэвэл хааны хэл дэше болохоро тустаас үгтэй үнийг хэлдэг. Хааны доош болохоро emotionally manipulator үнийг хэлдэг. Тэрүүний сава дэше болохоро маш том акшныг бэлэгдэг бол тэрүүний зоосон доош болохоро оффро нуухыг хэлж байгаа байхгүй. Одоо хоёулаа илүү гүнзгийрхүү гэдэг нэг юм оффергүйгээр зүгээр situationship болоод байгаа. Энийг хэлж байгаа. Тэгээ яагаад энэ ингээд нөгөө нэг reading дээр specifically амар толгойгоо ажиллуулж байгаа вэ? Empress үзэр гарч ирсэн даа байхгүй. Энэ нөгөө нэг хүсээгүй жирэмсэл ч юм уу ямар нэгэн зүйлүүдийг бас ингээд тодорхой хэмжээгээр бэлэгддэг. Ялангуяа зөвлөгөөн дээр гарч ирж байгаа тул зүгээр энгийн энергийн чекэн дээр бол арай өөр би тайлбарлалтай. Хүн тархиныг имтэл аваад багтаа хаягдчихсэн, траума авч исэн амар хэцүү нөхцөл байдал дээр хүний тарих болон эмоци хоёр зүр цэцэгдэг болчихдог байхгүй. Энэ юу ерөөсөө алтан цогийн теори биш энэ нэг Америкийн psychology байхгүй. Би тантаа их сургуулийг марч байгаа юм. Нэг амар том их сургуулиас бичсэн юм уу? Тэгээд хүний одоо шилбэл би чамд хайртай гэж тархин ингэ бодож байгаа зүрх нь болохоор би чамд хайргүй штэ гэж бодохтой адилхан байхгүй. Тэгээ энүүгээр юу гарч ирдэг вэ? Энүүгээр нөгөө нэг амар toxic, chaotic үерхэл ингэ гарч ирэх гэдэг юм аа. Хэрвээ чи иймэрхүү ингэ нөгөө нэг love interest ингэ байгаа бол би чамд юу зөвлөх вэ? Зүгээр хэсэг жоохон азанчхаа please. Битгий яар. Keep the arm distance. Тэгээд тэр хүн чамд ингэ хэлж байгаа шиг өөрөө үйлдэлээр тэрийг гаргаж чадчихээн үү гэдгийг анзаар мэдэр ойлго. Тэгээ үнэхээр зүгээр бит хоёр түрхэн зургийн л энэ бодгарын буцалт иймэрхүү юм дээр зүгээр бодлоод байсан юм байна. Тэгээ 8 сараас ингээд нөгөө энэ 7 сарын энерги чинь өөр байгаад үнэхээр бас аятайхан байгаа энерги гарч ирсэн бол окей яагаад болохгүй гэж. Үнэхээр ингээд нөгөө бодгарын буцалт нь дуусаад 8 сард стилийн мэдрэл мотоо байгаад ах юм бол яагаад бас юм хэцүү ингээ харилцааг ингээд нөгөө нэг авч үлдэх ёстой юм бэ гэдэг би асуултыг таадаас өөрсдөө асуугаад энэ reading-ийг ингээ өндөрлөе. Тэгээд playtime гоё болсон байх гэж найдаа. Тэгээд cheers. Bye.